Илгээрийн амгалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шинэлж байна үзэгчдээ. Эх орон Монголын үндэсний телевизээс үзэгч таны амралт чөлөө цаг зориулан бэлтгэн өргөдөг та сонжуулах нэвтрүүлгийн сар шинийн баяр зориулсан тусгай дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдрийн манай баярын нэвтрүүлэгт сонжуулахаар манайд зочин ирсэн байгаа дуучин Орон холбоо. За та сайхан шинэлж байна уу? За сайхан шинэлж байна. Тэнд олон телевиз үзэгчтэй бас ирж буй шинэ оны мэндийг бас давхар хүргэмээр байна. Тэгээ сар шинэ маань бас сайхан гарлаа. Тэгээд сонжуулах гал сууж штэ. Сонжуулах зоргийг гарган хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Тэлгүй яхаа одоо хойлоо ч мараг нэлээ удаа ярьсан штэ. Тэ нэвтрүүлэгт орох талаар тэгээд энэ удаад бол маш гоё дугаарт орж байна. Тэр утгаараа бас цаг зав гаргах ёстой гэж бодож ирлээ. За баярлалаа. Тэлгөөх манай үзэгч манай нэвтрүүлэгт бас дуучин одоо уран холбоог оруулаад өгөөч гэсэн маш олон хүний бас хүсэлт ирсэн байгаа. Тэгээ баярынхаа дугаараар бас тантай ингээ ярилцаж сууж байгаадаа маш их баяртай байна. Сар шинийн баяр их өнгөлөг сайхан болж байна. Дахиад жил маань гарч байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр хоёулаас юуны өмнө дахиад жилдээ зориулж, тийм ээ. Сайхан мэдчилгээг бас үзэгчтэй дэвшүүлвэл. За өнгөрсөн жил бол ер нь бол ололттой талууд чихтэй бас дээрээс нь сургамж авах зүйлүүд чихтэй тийм одоо жил болж өнгөрлөө. Мэдээж сайн зүйл байхаа хажуугаар сар зүйлүүд бас олонтой байдаг. Тэгээд яг хөө миний хувьд бол би өөрөө энэ хугацаанд бас нэг шинэ хүнийг бүтээгээд шинэ хөөрхөн охиноо хүрлээж авсан гэдэг утгаараа ч юм уу яг хөө нийгмийн амьдралаас бас баг зэрэг тусгаарлагдсан тийм цаг хугацаа байсан. Гэхдээ одоо ирж буй шинэ оныг бол их одоо эрэг сайхнаар төсөөлж харж байна. Улс орн маань ахиц дэвшил маш олноор гарсан сайн сайхан он жил байна гэдэгт итгэж байна. Алтан унжлагт дахиад жил бол өөр өгөөж өгөх баха гэж гэж байгаа. За, Ерөөл Бат оршиг. За, тэгэхээр манай нэвтрүүлэг бол үндсэн 3 асуулттай байдаг. Хамгийн ихний асуулт бол та хэн бэ? Өөрийгөө хэн гэж боддог вэ? Би эмэгтэй хүн. Ингээд шууд эхэлж байна тийм. Эмэгтэй хүн, бүсгүйхэн, их хүн. Бусад хүмүүс таныг юу гэж боддог бол? Тэд таныг. За, ер нь бол олон нийтийн хүн гэж боддог байх. Олон нийтийн өмнө ер нь 16 наснаас хойш гал амлын гишүүн гээл уран бүтээл төрөж эхлээл олонний өмнө байсан гэдэг утгаараа ч юм уу тий. Дуучин одоо уран холбоо Ану, Галагийн Ану гээл ярьдаг штеп. Ану гэдэг нэрээр нь хамгийн их мэддэг шүү дээ ер нь бол тийм ээ. Тий, Ану гэдэг нэр маань ерөөсөө гала амлахаас хойшоо хамт байсан. Уран бүтээлийн нэр, stage name, тайзны нэр гэдэг утгаараа богино тийм дуутахад амар нэр. За тэгвэл бусад хүмүүс болон та өөрийгөө хинбэ? Дотоод сэтгэлдээ дуучин уран холбоо хинбэ гэдгийг харуулхад бэлэн үү? Бэлэн байна. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамгийн ихний сонжоо бол би хинбэ гэсэн сонжоо байдаг. Энэхүү сонжоо маань бол зүгээр хүний энгийн үйл хөдлөлтөө хийдэг юм рефлексээр нас хинбэ гэдгийг гаргаад ирэх боломжтой байдаг юм сонжоо байгаа юм. За хоёул энэ сонжоогоо эхлэхээс өмнө юу ачи? Энэ дээр 4 шагаа бэлдсэн байгаа. Нэг хоёулаа 4 бэрх сайхан хаяад энэ оныхоо өнгийг бас харчий тий. Монгол юм байна. Өнөөдрөө сар шинийн баяр болж чинь. Тийм наад дээр тавиад хэлчихв. Тийм тавьчих. За та сайхан ингэж байгаа нөгөө жам ингэ сайхан хоёулаа хаяа шаа. За. За 4 хань уу? 4 ижил болж штэ тий. Тийм байна. Ер нь бол 4 бэрх болон 4 ижил одоо 4 шагаа маань дөрүүлээ ижилхэн буухаар маш их олцоомог аз жаргалаар дүүрэн байхын бэлэгдэл ах их өнгөтэй харагдаж шүү дээ. Энэ нөгөө нэг тайлан байд юм ялаа шүү дээ. Тэгж буах юм бол тийм ингээд 4 одоо хонь буухаар юу ядг юм бол очиж харна. Манад байдаг юм байна. За хоёлоо ямар ч гэсэн их жилийн өнгөийг харлаа хонь гэж шүү дээ. Тэ 4 хонь буулаа. Тийм байна. За манай би хинбэ гэсэн сонжооны маань хамгийн ихний асуулт бол за хоёр гарынхаа хуруунуудыг зөрүүлж нийлүүлнэ үү гэж ингэ нийлүүлдэг штэ. Нийлүүлэх үү? За ингэ нийлүүлээд. За ингэхдээ зүүн гарынт нь эрхийн хуруу, баруун гарын эрхийн хуруунууд тэнд дээр нь байх юм бол З. Эсрэгээр нь байвал Б гэж тэмдэглэе гэж. За З байгаа юм. За цаас үзэг бэлдсэн та тэмдэглэж. За З. Дараагийн асуулт урдаа байгаа ямар нэг зүйлийг буудахаар онилж байгаа мэт дөрөв зүйлнэ гэж. Хоёулаа тэр камерыг онилъя. Ингээ онилдог штэ. Ингээд онилъя. За. Ингэхдээ та баруун нүдэн анч зүүнээрээ харсан бол З.
эсрэгээр нь харсан бол Б гэж тэмдэглэе гэж. Зүүнүүдээ ансан бол З гэх юм байна тий. Баруунуудаа анж зүүнээрээ харсан бол З, эсрэгээр нь харсан бол Б. Б. За. Энэ бол яг нөгөө рефлекс байгаа байхгүй. Харин нэттэй юм бэ? Хүчтэй юм байна. Дараагийн асуулт хоёр гараараа илгээ тэрвэрнэ үү гэж ингээд тэрвэрдэг штеп. За ингэхдээ зүүн гараа барууныхаа дээр тавьсан бол З, эсрэгээр нь тавьсан бол Б гэж тэмдэглэе гэж. Би ч одоо зүүн гараа барууныхаа дээр тавьсан бол З, эсрэгээр нь тавьсан бол Б. За хамгийн сүүлийн асуулт байгаа. Алгаа ташнаа хөндлөн байрлалтай ингээд. За зүүн гарт нь баруун алган дээрээсээ ташиж байвал З, эсрэгээр нь байвал Б гэж тэмдэглээрэй гэж. За ямар дөрвөн үсэг гарсан бэ? Дараалал нь хэлтэй. З, Б, Б, Б. 1 З, 3 Б. За тайллыг үзэгчтэй харуулна. За энэ хариулт гарч ирсэн байна. За уншиж сонирхолтой. Сэтгэл хөдлөлөөхтэй төлбөргүй гинэ яана. Чухал асуудал шийдвэрлэхдээ хөнгө ханддаг, бусдын нөлөөнд амархан автдаг, дасан зохицох чадвар сайтай, нөхөрсөг, бусадтай амархан ойлголцдог гэсэн байна. Тийм үү. За сэтгэл хөдлөл ихтэй гэж байна. Ер нь хэрвээ тийм ихтэй биш штэ. Тийм ихтэй биш үү? Тийм ихтэй биш. Төлбөргүйг нь би ч гэсэн асар одоо тууштай хөр штэ. Бусдын нөлөөнд амархан автдаг, дасан зохицох чадвар сайтай гэж байна. Би ер нь стан нөлөөнд автдаг. Энэ жоохон арай л өөр гарчих шиг байна. Гэхдээ ер нь бол ийм хардаа. Сонжоо гэдэг бол нөгөө 100% шинжлэх ухаанаар баталгаажсан зүйл бол биш. Тэгэхээр хоёулаа гарч байгаа тайлбаруудаа тэр нь тийм, энэ юм гэж хоёулаа сайхан ярилцаад хоёулаа хувилахын дараа нь хэдэн хувийн нийтжин гээ тий. За дасан зохицох чадвар сайтай гэж. Дасан зохицох чадвар сайтай. Бас энэ бас үнэн байж магадгүй л юм тий. За нөхөрсөг бусадтай амархан ойлголцдог гэж энэ тал дээр сайн юм болохоор тийм ингээд нөхөрсөг байж магадгүй. Ер нь бол нөхөрсөг байх дуртай шүү. Тэгээд хүмүүстээс амархан ойлголцдог, нэг мэдгээд бас найзууд болсон байдгүй тийм. Харин бусдын нөлөөнд амархан автдаг. Энэ бол биш шүү. Жохон нэлгүй тийм. Энэ дээр бол төлбөргүй биш. Чухал асуудал шийдвэрлэхдээ бол маш нухацтай ханддаг. За бусдын нөлөөнд ер нь бол автдаггүй. Энэ гурав нь бол таарахгүй тийм ээ. Сөрөг юм ин хараа таарахгүй гэдэг. За ер нь бол гэхдээ яг амьдралаар бол яг тийм л байна л да. За хоёулаа хувийн хэдэн хувь нийцэж байна? Нийт бол 30%. 30% л нийцэж байна уу? За байж болно тийм ээ. Таны 3 сонжоогоор сонжино. 3 төрлийн. За гэхдээ 2 дахь сонжоо маань 30 асуулт 300 секунд гэдэг үе байгаа. Энэ маань бол 30 асуултыг хоёулаа 300 секундэд багтааж хариулах юм. Эхний асуулт: өөртөө төрсэн сэтгэлдээ хүмүүстэй хуваалцдаг уу? Хуваалцдаг шүү. Ер нь бол төрж байгаа сэтгэлийг ялангуяа ойр дотныхаа хүмүүсийн талаарх төрж байгаа сэтгэлээ нэг хуваалцах дуртай. Одоо хүмүүс ингээд зарим нэгэн найз нөхдөд ч юм уу алдаа дутагдaltaй байлыг харсан мөртөө ингээд далтуур яриад яваад идэг шүү. Тэрийг бол би ер нь хүлээн зөвшөөрдөг. Нэг яриад өөртөө ер нь шууд сайхан хэлээл ийм байна шүү, тийм байна шүү. Найз нь ингээд илүү ингээд ойр байдаг учраас мэдэрч байгаа учраас ингээд хэлж шүү гэж зөвлөөд ч юм уу хэлчих дуртай. Тэгвэл бол дотроо ингээд нэг юм хадгалаад ч юм уу явах бас хэцүү. Ер нь сэтгэлдээ ер нь бол хүмүүс хуваалцдаг. За дараагийн асуулт: амьдралын тань хамгийн үнэтэй зүйл юу вэ? Хамгийн үнэтэй зүйл одоо бол урд нь бол өөр хариулт өгчөж магадгүй байсан тийм. Гэр бүлтэй болоод өөр хүүхэдтэй болоод ирэхэд хамгийн үнэт зүйл бол ерөөсөө л гэр бүл амарт. Бидэнд гэр бүлээ танилцуулаач. За би ч одоо 3 охинтой шүү дээ. 2013 онд анхны охиноо хүлээж авсан, 15 онд ахаад охинтой болсон, 16 онд ахаад охинтой болсон. Бага охин маань одоо 2 сартай, том охин маань 3 настай. Тэгээд нөхөр маань Төвшин Баяр гэж залуу би Архангай аймгийн. Арын сайхан хангаан тэгээд дараахан сайхан залуутай гэр бүл болсон. Тийм тэгээд хайр дурлалаараа өөрийн амьдралыг одоо эхлүүлсэн гэдэг үднээсээ ч юм уу маш их утга учирыг агуулж тий миний амьдралын одоо хамгийн л одоо чухал орон зай үнэт зүйл маань болоод байна да. Та хэр өрөлгөн хүн бэ? За өрөлгөн гэдгийн хувьд бол ер нь бол тооцоогүй ингээл айгүй их зарлаг гаргадаг гэдэг л утгаар би ойлгож аваад байна л да. Тэгэхээр
яг одоо бол юм тооцоолоогүй зардал бол бараг гаргадаг. Ер нь л яг тооцоолсон, зорьсон юм аа л худалдаж авдаг гэсэн үг үү? Одоо тийм сэтгэл санаагаар унлаа гэж шопинг хийдэг гэл эмэгтэйчүүд ярьдаг шүү дээ. Яг тийм бол биш шүү. Тийм. Яг өөртөө хэрэгтэй байгаа худалдаа авалтуудыг хийн. Одоо шаардлагатай байгаа зүйлүүдтэй зардлуудыг гаргадаг. Дараагийн асуулт, бухимдлаа яаж илэрхийлдэг вэ? Бухимдал ер нь бол янз л байдаг л да. Тэгэл хүмүүс тэгдэг штэ ингээл чимээгүй болчдаг ч гэдэг юм уу. Өөр өөрсдийнх нь л одоо дуртай ч юм уу өөрийгөө тайвшруулдаг тийм зүйлүүдээ хийдэг штэ тий. Миний хувьд бас хөгжим сонсон эсвэл одоо цэвэр агаар амьсгалах дуртай. Тийм нөхөртөөгөө бас ярилцах дуртай. Манай нөхөрч одоо миний бухимдал, стресс одоо юу гэдэг бүх зүйлийг маш сайхан ухаалгаар өгдөг тий, ярилцдаг, намайг их сайн ойлгодог. Тэгэл миний дуртай бүх зүйлийг мэддэг болохоор тэгэл стресстэй үед дуртай амтдаг маань нэдүүлдэг ч юм уу тий. Тэгэл бүх юмд ингээл бэлтгэлтэй байдаг юм шиг санагддаг. Тэгээд нэг их бухимдах бас дургүй. Аль болох бухимдлаас хол. Тийм бухимдлаа гэдэг альва асуудлыг ер нь шийдэж чадахгүй, гаргалгаа айгу буруу гарна. Бухимдсан үедээ хүмүүс ингээл юм хийдэг, гэр орны цэвэрлдэг, гэл янз бүрийн л ярьдаг. Ууралсан ч юм уу бухимдсан үедээ ямар нэгэн зүйл хийх юм бол би ингээд сөрөг энергиэр зэнгэлэгдчихдэг. Тэгэхээр тэр үед хийсэн бүх зүйл айгу үр дүнгүй. Тийм учраас бухимдсан үед аль болох тайван байж бухимдаа хурд нь л гарах нь зөв. За дараагийн асуулт, тогроо янзын хүүхэлдэйн дууны нэг бадгийг дуулж өгнө гэсэн байна. За тогроо янзын хүүхэлдээ тоодог бяцхан ангахай хүрэн бавай олон янзын шооноо. Нэвтрүүлэг дээр бас хүүхдийн дуу заавал орж байгаа оролцогчдороо бид нар зочдоороос дуулуулдаг. Яа тэгвэл юм бэ тий. Яа тэгвэл бас хүүхд манай Монгол хүүхдийн дуу чи хөөхөн штэ тийм ээ. Хүүхэд болгон бас хүүхдийн дуугаа сонсож өсөөсөө ээж аавнаас мэдчихэхэн бол хүүхдүүддээ эргээгээд зааж өгөн шүү дээ тий. Яг үнэ. Одоо жишээ нь энэ дууг бол би ерөөсөө дуулаагүй байна. Манай том охин ч одоо ерөөсөө байнга л ээжийнхээ дуунууд манадаас хүртэл болно шүү дээ. Хөөхөд насанд хүргэж өгдөг гэл. Тэгээд хөөхөн дэлхийг дуулж гин тэгэл төрийн дуулаа дуулж гин. Ер нь цэцэрлэгт яваад маш их одоо дуу хөгжим сурдаг болсон байна. Энэ бас дууныхаа санд оруулах ёстой нэг дууны нэг байна. Тэгээд тэгээд таас шинээр шинчлээ хөөхөн дуулчих юм бол бас ээж аав нараас хүүхдүүдтэй тавьж хөөх өгөөл тий. За баярлалаа. Тэгэхээр бас бяцхан үзэгчид маань ануугчийн хаас дуулахыг харсан байхаа гэж бодож байна. За дараагийн асуулт, уурлахаараа нүүрэн дээр чинь тодордог шинж үзүүлнэ гэж байна. Ер нь бол нөгөө уурлагын одоо сөрөг тайлыг мэддгүү байх үед бол уурладаг зүйлүүд зөндөлсэн баг. Тэр үед бол нүдэн дээр ч л ингээд шууд харагддаг гэх мэдээлэлсэн тий. Ерөөсөө нүдэрээ юм нууч чаддгаа илэрхийлдэг гэсэн мэт. Одоо бол нэг тийм сүртэй уурлаад ч юм уу нүүрэн дээр нэг илэрхийлэл байхгүй юу? Тийм тэгэл айл болох тайван байхыг хичээгээл. Одоо ямар арга замаар юм зүйлийг шийдэх вэ гэдэг тийм гаргалгааг л хайдаг болсон. Хин нэгэнд баярлсан талархсан сэтгэлдээ илэрхийлэх боломжийг өнөөдөр олгож чинь танд. За би ч одоо тэгээ өөрөө их хүн баснаас хойш ерөөсөө өөрийнхөө ээжийг те маш ихээр хайрлах болсон. Яг нөгөө нэг ганц би байх үедээ ч юм уу ээжтэй аягүй анхаарал хандуулдаг л байж л те. Ээж яаж юм гэл ярхан ч ихтэй. Тэгэл баярлуулах нь ч их байж. Одоо тэгээ ойрхон 3 хүүхд төрүүлсэн ажил амьдрал ахуй гэж завгүй байгаад ч тэр ээж рүүгээс тэр болгон ярьж чадахгүй. Аял нэг ярьдаг те. Тийм байгаад байгаа. Тэгээд яг одоо цаг үед бол ээжтэй л чин сэтгэлийн гүнээс баярлаж явдгаа хэлмээр байна. Тийм охиноо хайрлаж дэмдэж хэрэгтэй цаг үе болгонд хажууд хамт байсан тий. Миний хувьд бол миний амьд бурхан. Тэр утгаараа ээжтэй баярлаж талархтаа хэлмээр байна. Маш их хайртай. Одоо охин нь бол таны үргэлжлэл. Тэгээд энэ цаг энэ амьдралынхаа туршид хачин хариулж амьдрах болно л гэдгийг хэлмээр байна. Ямар гоё үгүй ээж мэдээж үзэж байгаа. Өнөөдөр бас бэлэгт сайхан энэ өдөр ээжтэй бас хайртайгаа бас баярлсан сэтгэлээ илэрхийлж байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Их сайхан санагдаж байна. За дараагийн асуулт, өөрийнхөө чимдэг зүйл юу вэ? Би ер нь эмэгтэй хүний үзэл бодол нь чимдэг л гэж боддог. Өөрийн гэсэн үзэл бодолтой. Тэрэндээ бас төлбөртэй ханддаг. Тийм үзэл бодол нь ингээд бүр нэг цэцгэлзэн, дэлбэлзэн гоё эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Яг тэрэндээ тууштай тий.
Амьдралынхаа зарчмыг болгоцсон байдаг шүү дээ. Тийм. Энэ бол бас эмэгтэй хүний хамгийн том чимэглэл дээ. Одоо орчин цагт бол бүгд л гоё сайхан харагдаж болно. Сайхан хувцсыг өмсөж хэрэглэж болно тий. Үзэл бодол гэдэг зүйл бол өөрөө маш нандин. Тийм хүний орон зайг айгуу тод илэрхийлж өгсөн зүйл. Тэгэхээр миний хувьд бол өөрийн үзэл бодолтой үнэнч байдаг, өөртөө хайртай эмэгтэй гэдэг утгаараа ч юм уу. Миний гол чимэг бол үзэл бодол маань. Сайхан хариултаа. За багын хоч. Багын хоч. Би ч одоо тагтаа гэдэг хочтой байсан. Өө тийм үү яагаад? Мэдгүй энэ тэнд очил янз бүрийн юм түгээл янзлал яваад идэг байсан ингээл хэлдэг шүү. Найз нар маань манай гала хамтлагчин connection гэж хамтлаг байсан. 5 охины 5 байсан юм уу тий? За. Тэгэл тэр үед бол тэгэл 10 жилийн охтод чинь янз бүрийн юм ярьж би эндээ хоч өгөн тий. Гой сайхан юм ярина тий. Одоо эргээд хараад бас их сайхан дурсамжтай цаг үе гэдэг шүү. Таны хувьд бас хүмүүс их яриад байдаг штэ. Одоо яг өөрөө төрд юм уу, тээгч их хэрэгэлд юм уу гэл. Тэр тал дээр та нэг ингээд яг аль биесны хариулт өгвөл маш олон хүн тийм одоо зүйл таны өмнөөс тий шийдвэр гаргаад бичээл ингээд ах шиг харагдаад идэгий. Харин тийм ээ. Тэрэн дээр одоо тийм хүн бүрээр хариулсаар төрөл бүрээр хариулсаар агаад одоо бүр сүүлдээ бас гайхтیں۔ Заавал одоо ингээл хүний хин нэг ингээл төрөл бүрээр ярих ямар шаардлага юм бэ? Ямар нэгэн ингээл нэг хайгаал сууж байдаг хүмүүс бас байдаг юм шиг байна. Гэтэ яг анхны төрөлмнөр бол би бас буруутгах юм аа. Яагаад гэвэл би өөрөө нэг жирэмсэн зураг муулаач хийгээгүй. Тэгэл анхны шүүд тийм биз дээ. Уул нь бол тийм биз дээ. Гэтэ нөгөө нэг бас ихэнх зүйлээ тайлагнаал ингэчин тэгжин гэдэг болохоор тэрний адилаар л бас хүлээдэг юм шиг байна. Гэтэ нөгөө их хүн чинь өөр хөхтэй бол нэрээ шууны сүдрэж хайрлаж харамлдаг гэдэг утгаараа анхны төрөлт болооч тэр аюу янзаг л идэг юм билээ. Хүмүүс ч мараа хэлэхгүй байж байгаад төрдөг штэ. Эсвэл ингээд гидсэн томроод ирэхээр л нэг хүмүүст хэлдэг ч мэддэг ч юм уу те. Тэр яс уламжлал бол манай одоо өвд эцэс уламжлагдаж ирсэн байдаг. Гэтэ ойлгох хүн байна, ойлгохгүй бас хүмүүс байдаг. Тэгээд ер нь олон сүүлийн үед ажиллаад хараад тахад сөрөг хүмүүс, сөрөг коммент ч юм уу аюу багассан. Санагдсан. Тэгэхээр цаашдаа одоо тиймэрхүү яриа гарахгүй л ах гэж бодож байна. Заашгүй дээ тий. Залуу Монгол эмэгтэй, Монгол хүмүүс бол өөрөөд маа өөртөө л хийж дөрүүлэхийг хүснэ. Тэгээ эрүүл хүн. Тэгээ гоо сайхан гэдэг зүйл чинь мөнхийн зүйл биш шүү дээ. Цаг хугацаагаар одоо биднээс ингээ холддог зүйл тий. Тэгээд ч юу н амьдралаа утга учиртай өнгөрүүлэх юм бол нүдэн дээр байгаа хүрчлээ үзэсгэлэнтэй аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг гэдэг. Би энтэй бас санал нийлдэг. Тийм нэг мөнхийн сайн сайхан байгаал залуу байгаад тахыг бол хүсэхгүй. Тэр бол миний туйлын хүсэл биш. Тийм учраас одоо намайг гоо сайхан алдахгүй гэж хүнд хүүхдэд хийлгэж дөрөвсөн гэвэл би үнэхээр маш харамсалтай байна л гэж хэлнэ. Тийм. Гурван хүүхдээ өөрөө тийж дөрөвсөн. Цааш тийж дөрвөлөх болно. Ямар хүнд хамгийн дургүй вэ? Ямар хүнд хамгийн дургүй вэ? Би өөр нь хов ярьдаг хүнд айгүй дургүй. Хин хэнийг бас байгаагаар нь хүлээж авч чадахгүй өөсөө хайдаг хүнд дургүй. Хөмсгөө өргөд нүдээ том харж үзүүлнэ гэж. Болж гинөө. Баярлаа. Кайф авдаг зүйл. Кайф авдаг зүйлээс олон штэ. Өнөөдрийн байдлаар юунаас кайф авч байна? Өнөөдөр жишээлбэл юунаас хамгийн их кайф авав? Өөртөө хамт ийсэн бүх зүйлээс л кайф авдаг. Тийм. Хамт хоолн дарах, хамт кино үзэх, хамт ярилцах, тий. Хамт дуртай спортын нэвтрүүлгийг үзэх, хамт одоо гэрте хоолоо хийх, үр хөвгтө асрах бүхэл зүйл аз жаргалтай. Тийм. За. Нууц авьяас. Нууц авьяас, нууц гэд харих зүйл байхгүй дээ. Одоо олон нийтийн мэдтгүү ямар авьяас байгаа вэ? За, олон нийтийн мэдтгүү яг зураг бас уран зураг айгүйх сонирхдаг. За. Зураг хөгжүүлэх тийм хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Мэдээж одоо бас жоохон зав бахтаа болохоор одоо хөгжүүлээгээд бүр ингээд тууштай цаг бас гаргаж чадахгүй л байна л да. За. Баяр болгоноор хийдэг гэр бүлийн уламжлал бий юу? Баяр болгоноор хийдэг уламжлал гэр бүлийнхээ үнтэй хамт тэгэл хүнсэл цуглуулна. Уламжлал болсон тий. Тийм ширээ засна. Тийм ширээ засна, цэвэрлэгээ хийн. Ер нь манай нөхөр битээр тийм гэр бүлсэх хүмүүс гэх юм уу та гэртэй байх их тууштай. Баяруудаа ерөнхийдөө гэртэй тэмдэглэх үү? Ер нь л гэртэй. За та сандрахаараа ямар үйлдэл хийдэг вэ?
Сандрахаараа юу? За одоо ингээл хүүхдүүд юм юмд хамаагүй хурцгээд хэрэг л та. Болоороо гэл байдаг чадлаараа л гүйдэг, араас нь гүйдэг. Ер нь ээж хүн чинь ингээл аль бүх зүйлийг хурдан хийдэг. Яаж их болгоныг амжуулваа гэж бодтол хийсэн байдаг шүү дээ. 10-20 гартай юм шиг л бүх зүйлийг л амжуулах шаардлага үүсдэг. Яг сандрах зүйлүүд бол гарч байгаа. Тэр бол нэрээ өөр хүүхдүүдээс маань л үүдэлтэй зүйлүүд байгаад байгаа л та. Тэгэл байдаг хурдаараа үгээл миний хан болохгүй шүү, тэгэхгүй шүү, ингэхгүй шүү. Айгу хурдан үүдэлтэй юм ер нь тий. Яг үнэ. За анхны болцоо. Анхны болцоо бүр хантайгаа яаж хамгийн анхны болцсон тухайгаар. Би өстө нөхрийгээ 3 цаг хүлээлгэсэн л дээ анхны болцсон нэрээ. Тэр ч одоо асын зайнаас 3-4 сар ингээл мессенжер, фэйсбુક гээл тий. Орон зай ингээл харилцаа үүсгэжсэн. Тэгээд яг анхны болцоо бараг 4 сарын дараа 3 сарын дараа ч юм уу. Тэгээд ажилдаа байгаад дээрэс нь бас мэдээж л анхны болцоо тэр хүнийг бас тодорхой хэмжээгээр бас таньж мэдээ. Тийм шалгах ч юм уу тий. Тэр үднээс бас хоцроод тавьсан. Тэгээд айгүй хөөрхөн залуу тэгээд хүлээгээл төвчээртэй хүлээсэн. Маш төвчээртэй хүлээжсэн. Тэгээд тэр хүний анхны тэр харц их чухал байсан л да. 3-4 цаг хүлээчихэд над руу ямар харцаар харах нэ гэсэн. Үнэхээр л миний тэр хүсэжсэн харцаар над руу харж байсан. Тийм тэр өдрийг бол хэзээч мартахгүй. За анхны болцоон дээр бол шалгалт авсан байж тээ. Яг тэгэхээр шалгалтанд хичээлтийн жижигэн шалгалт авсан. Хамгийн сүүлд гомдоосон хүнээсээ уучлалт гуйх боломжийг олгож байна. За хамгийн сүүлд гомдоосон би өөр нь хүн гомдох их дургүй. Тэг хэрэггүй үгээ хэлээд хин энийг гомдоно гэдэг бол өстой дэмий зүйл. Тийм за яг хаа одоо нэг сошиалаар ингээл би ээжүүдтэй их ойр байхыг хүсдэг. Тийм яг одоо гомдоосон хүн гэх юм бол ерөөсөө санаанд орохгүй байна. Хин энийг гомдоосон гэж би бодохгүй байна. Тэгтээ хүн нөгөө нэг өөрөө ингээд мдэгөөч гэсэн хин энийг гомдоосон бас тохиолдол байдаг шүү дээ. Хэрвээ тийм тохиолдол аваад яг одоо өсөж байгаа тий хүмүүс байвал намайг уучлаарай одоо санаатаагаар бишээ санамсаргүйгээр тий хин нэгнийг гомдох тийм тохиолдлууд байдаг болохоор уучлаарай гэж хэлмээрээ. За мэдээж яг хүн алхам тутамдаа хин нэгнийг гомдоосноо тэр болгон мэдгүй шүү дээ тийм ээ хүн хүнийг яаж ч хүлээж авч болно шүү дээ тийм ээ. Яг одоо ингэ сэтгэлд ойр байгаа жишээ юм бол сошиалар нөгөө байнгын бичдэг ээжүүдтэйгээ бичиж чадахгүй бас амжихгүй байгаа. Тийм амжихгүй байгаа. Тэгээд хариуг нь удаж аваад уучлаарай. Ямар нэгэн байдлаар боломж харангууд л бичнэ л гэж хэлмээр байна. За. Хамгийн их дурсамжтай дуу юу вэ таны хувьд? Манай гал хамтлагийн хөвгүүн дуу. Манай энэ хөвгүүн дуу маань ерөөсөө бит хоёрын хувьд бол маш их ололт амжилт, маш их зүйлийг одоо бит хоёрын нуруунд дээр авчирч исэн. Бас их ачаалал тий. Нөр их хөдөлмөрийг бас өгч исэн юм уран бүтээл. Яагаад гэж хэлж байгаа юм бэ гэхээр хөвгүүн дуу маань гарсны даруйд л бит хоёрт одоо маш том боломжууд гарч ирж исэн л да. Ирэхэд Монгол группээс одоо хамтарч ажиллах санал ирж илаа. Дуу маань гараад 1 сарын дараа. Тэгэл хамгийн одоо богино хугацаанд CD гаргасан хамтдаг хамгийн олон үзэгч цуглуулсан тоглолт гэж юм бол Open Air-д тоглож байсан тий. Тэр 20,000 үзэгчтэй тоглолтыг хийхэд бол хөвгүүн дуу маань маш том нөлөөлөл үзүүлж байсан. Тэгээ олон нийтэд хүрсэн тийм одоо зүрх сэтгэлийн байлдан улсын уран бүтээл гарна гэдэг чинь бүр нэг том тоглолтыг тавих хэмжээний л тийм маш том одоо үүрэг хариуцлагыг бол дагуулж явт юм шиг санагдсан. Тэгээд маш их хариуцлагатай юм сайхан уран бүтээл болсон гэж боддог. Хамгийн сүүлд энэ дуугаа ер нь амандаа хизээ аялав. Хөнгөө тэгээд амандаа дуу аялав. Ер нь бол байнга аялдаг. Яагаад гэхээр ерөөсөө машинд манд байж байдаг. Тэгээд дааш дуулаад, машиндаа дуулаад, сонсоод энэ дуугаа сонсох болгонд л нүдний өмнө нөгөө турсамжтай өнгөрчсэн цаг хугацаа тий. За үгүй хоногт 4 цаг унтаал бусад цагт нь одоо бэлтгэл гэл явдаг байсан. Тэр цаг үе маань харагддаг. Үнэхээр гайхалтай уран бүтээл шүү. Бидний хувьд. За. Таны хийхийг хүссэн хэрнээ хийж чаддгүй зүйл юу вэ? Хүн болгонд нэг юм байдаг штэ тий. За яг үнийг хэлэхөө сүүлийн үед бол үнэхээр нэг аюу сайхан ингээд ганцаараа бүр маш сайхан унтах юмсан л гэж боддог болчиход байна. Тэгээ яг маш сайхан төрсөн 3 хүүхэд
охинтой тий ээж хүн гэдэг чинь хөл хүүхдүүд чинь нэг ойртой хонхгүй шүү дээ. Тийм хөл хүүхдүүд бас шүнжин л мөөмөө идэнэ. Бид нар ч одоо ээжүүд гэдэг утгаараа мөөмөө ер нь харамлж чаддгүй шүү дээ. Ер нь бол өөр хүүхдийгээ төлөөлөл амьдардаг. Тэгэхээр нэг сайхан ганцаараа унтахымсан гэж бодоод хизэж чадахгүй тийм зүйл байгаа. Хүүхдүүд нь удахгүй бүгдээрээ өсөж хөөрхөн том болоод яг амраах бах тий. 3 охин маань том болохын цагт бол би бол хүлээж идсэгээд үнэн л жаргалтай эмэгтэй болно шүү. Тэгэлгүй ах уу. За таны амьдралд заавал байх ёстой зүйл юу вэ? Амьдралд заавал байх ёстой зүйл энэ бол оюун санаа сэтгэл зүй талаасаа юу таны амьдралд материалын талаасаа юу? Тэр бол хамаагүй. Ер нь бол ингээл амьдралд нэг л одоо бодсон тэр маань байхгүй бол яана гэж хүн боддог шүү дээ. Тэр юу вэ? Материалын зүйлч болно, бодол санаа, тэгээ гэр бүл, найз нөхөд юу гэдгийг те. Заавал байх ёстой зүйл бол миний хувьд бол мэдрэмж хаа. Тийм. Мэдрэмж гэдэг зүйлээр л айгүй хөглөгддөг. Тийм өөр хүүхдийгээ хараад тэр аз жаргалтай инээж аваа тоглож байгаа бүх зүйлийг мэдрэх. Тийм. Ханижлынгаа хараад ямар их хайртай мэ гэж мэдрэх мэдрэмж. Тэгэл одоо ингээл өөртөө чинь ярилцаа сууж байгаа бас ингээл өөрийнхөө талаарх ингээд санжуулаад өөрийгөө бас таньж мэдж байгаа энэ мэдрэмж. Заавал байх ёстой зүйл гэвэл мэдрэмж. Мэдрэмжээрээ л ер нь хөглөгдөж хүн өглөө алган аз жаргалтай сэрдэг байх гэж бодсон. Мэдрэмжгүй хүмүүсээс байдаг шүү дээ, тий. Мэдрэмжгүй гэх юм хаашаа мэдрэмж муутай. Мэдрэмж арай бага өгсөн гэдэг ч юм уу, тий. Тийм хүмүүсийг бол бид нар одоо тэгэл байгаагаар нь л хүлээж авах хэрэгтэй. Яагаад гэвэл бурхан тэгэл өгсөн юм чинь, тий. Чи мэдрэмжгүй шүү дээ, чи тийм шүү дээ гэх хэрэг бол бидэнд байхгүй шүү дээ. За сайн хариултаа. Та сүүлийн нэг жилд ямар өөрчлөлтүүдийг өөртөө хийсэн бэ? Нэг жилд. За түрүүн бас хэлсэн байгаа шүү дээ, тий. Хөөрхөн охинтой болсон. Тийм шинэ охинтой болсон. Бага охин манай одоо 2 сартай. Тэгээд шинэ хүнтэй болж авлаа. Бага зэрэгжин нэмээд хасч явж юм. Ер нь төрхтөө хэдий хил нэмээд буцаад ингийн жиндээ ордог. Ер нь сүүлийн төрөлтөн дээр бол бас уртны төрөлтүүд дээр нэлээд турсан гэдэг утгаараа жоохон жин нэмье гэж батсан. Тэгээд бага зэрэгжин нэмсэн. Сая бол 8 кг жин нэмээд тэгээд ер нь сарын дотор хассан да. Вау, яаж хасах вэ? Тэгэл охид сүүчүүд ээжүүд танаас энийг л айгүй асуудгүй. Тийм, ер нь бол энэ бол маш том бас асуудлуудын нэг байд юм шиг илүүдэлж ин гэдэг. Тэгэл нөгөө өөр хүүхдийнхээ төлөө бас өөрийгөө нэг бодохгүй шүү дээ эмэгтэй хүн чинь. За хүүхд минь эрүүл байвал гээл 2 хүний хоол идэж ин да гэл бас нэлээд идчихдэг, нэлээд жин нэмждэг. 30 40 кг нэмсэн хүмүүс ч бас байдаг. Тэр хүмүүсийг үнэхээр буруутгах ямар ч аргагүй. Дааврын өөрчлөлт тэр оюун санаанд нөлөөлж байгаа өөрчлөлтийн дагуу тийм одоо процессыг явагдаад байгаа шүү дээ. Тийм яг хөө би өөрөө бас энэ асуултуудын одоо хариулт болгож нэг одоо үйлчлэгээч гэх юм уу тийм зүйлийг явуулж байгаа. Тэгээд охтууд маань бүсгүүчүүд маань бол ер нь аль мэдэндээ ануугийн цай, ануугийн дугаарт гэх юм гээд ярьдаг юм аа тийм. Яг одоо баярын ийм гоё дугаарт орж байгаа юм чинь нэг тиймэрхүү зүйл бас ярмаар байна. За ер нь маш үр дүнтэй гоё бүтээгдэхүүн байдаг. Бүтээгдэхүүн хэрэглээд эрүүлэр одоо жингээ хастаг гэсэн үг байна тийм. Тийм нэмэт хэлчихэд ер нь хөхөл ээжүүдийн төрсэн ээжүүдийн бүтээгдэхүүн байдаг байхгүй. Жирэмсэн гэхээр бүх юмнаас хориглоод хөхөл гэхээр бүх юмнаас ингэдэг шүү дээ. Тийм тал байдаг. Одоо хориглох тийм одоо байдалтай байдаг шүү дээ. Гэтэл хөхөл ээжүүдийг илүү их анхаарсан тэр хүмүүсийг 3 сарын дотор төрөөгөө юм шиг бие организмд нь буцааж оруулах тийм гайхалтай бүтээгдэхүүнүүд байна. За маш хид шидтэй бүтээгдэхүүн байх нь шүү дээ. За дараагийн асуулт таны амьдралын хамгийн сэтгэл гонсойлгон мөч юу вэ? Би аавгаа алдсан. Тэгээд тэр үед үнэхээр өөрийгөө би голсон л доо. Би ямар нэгэн зүйлийг хийх ёстой байсан гэл маш ихээр голоод сэтгэл минь бүр гонсоогоол өөртөө бүр би үнэхээр одоо яагаад юм байсан бэ? Би өөрийгөө бодож амьдраад байсан юм шиг ямар завгүй байсан бэ? Юуны талтай амьдарч байсан бэ? Үнэхээр ээж аав гэдэг зүйл бол ганцхан л олно тий. Өөртөө би сэтгэл гонсоож байсан л да. Өөрийгөө буруутгаж байсан. Тэгээд яг хуу хүний бас нэг хувь тавилан төрөг гэж байгаа. Тэгээд аавынхаа талаарх тэр сайхан зүйлийг сонсоод наслах ёстой насаа нацлсан байна. Энэ надаа хараад хийх ёстой бүх зүйлээ хийж дуусгасан байна гэдэг зүйлийг сонсоод тавширч ирсэн. Та туулаа гэдэг амьтныг дуурайж үзүүлнэ үү гэж. Туулаа юу? Тий. Туулаа одоо яаж дуурайх вэ? Туулаа чи юм штэ тий. Миний бүжин чи одоо манай там охин чинь бүжин баян ингээл амар хөөрхөн
Ээжи би туулаа байна. Ээжи би бүжин байна гэж. Аха, нэр нь бүжин юм уу те? Тий хөрцдөг нэр нь бүжин. Одоо нөгөө нэг багын нэр гэж байдаг штэ тий. Тийм 3 нас хүртэл хүүхдийг бол ер нь бол хөөрдөж дууддаг. Нэрээр нь дуудаж авах хэрэгтэй гэдэг. Тэгээд бүжин гэдэг нэртэй. Ер нь хөөрхөн бүжин шиг хөөрхөн охин байд юм аа. За. Хэр амархан ядарч солиддаг вэ? Ер нь бол ядрах гэдэг зүйлийг оюун санааных гэж боддгийг. Тийм ер нь ядрахгүй байхыг хичээдэг. Оюун санаагаараа хүчтэй байхыг хичээдэг. Тийм бараг бол сулддаггүй гэж хэлж болно л да. Гэтэ нойр байхаар өөрөө мянга хичээсэн ч гэсэн сулдаасаа бас би организм маань өөрөө бас амралтыг хүсдэг. Гэтэл ер нь бол оюун санаагаараа өөрийгөө захирдаг байхыг хүсдэг. За та хэр уйрамтгай вэ? Чихтэх уйрамтгай штэ. Уйрамтгайн хувьд бол үнэхээр уйрамтгай. Кино үзэл, уярч хайлна, сайхан дуу сонсоод уйрна тий. Хүнээс ингээл нэх сайхан одоо урмын үг сонсоод хүртэл уярдаг. Тийм уярдаг л хүн дээ. Их уйрамтгай юм байна тий. За та юугаараа баян бэ? Би сэтгэлээрээ баян. Сэтгэлээрээ баян. Хүмүүс таны талаар юу гэж магтдаг вэ? Тэрийг одоо хүмүүс л хэлэх байх та. Би одоо гэтээ нөгөө нэг дийлэнхтэй юу? Дийлэнхтэй. Гэтээ намайг тэгж магтдаг гэж хэлэхэд их эвгүй байх. Гэхдээ хүмүүсээс тодорхой хэмжээний магтсан байдаг шүү дээ. Тийм. Яг нь магтаал бол олон төрөл гэдэг л да. Тэгэл төрөл бүрийн одоо магтаал сонсож ирлээ, бас шүүмжлэл сонсож ирлээ. За тэнд дундаас бол зүгээр хүмүүсийн ингээл аюу үнэлж байгаа, олж харж байгаа зүйл нь тууштай байна, хөдөлмөрч байна гэдэг л тийм. Гэтэ яг нь энийг өөрөө бас ингээд хүсдэг, тууштай байхыг хичээдэг, хөдөлмөрч байхыг хичээдэг учраас олж харж байгаа, үнэлж байгаа нь бол тэр л юм. За үзэгчд болон олон нийтэд хамгийн их гомдож байсан үе юу вэ? Хизээвэ? За тэр нөгөө дөнгөж анхны төрөлт маань одоо төрөөд байж хах тэр үед бол нөгөө яг л нөгөө тээгчхийн талаарх ярьжсэн тэр үед ялах бийтэй эмхтэй хүн чинь бас гонгомтгоо юм болол уйлчих гал гэдэг шин. Одоо яг нөгөө сэтгэл готролд орчих юм бол тэр үедээ яг тэр чигээрээ болцдог гэж хэлжсэн их аюултай гэсэн шүү бас. Яг үнэн тэр үед бол гомдож исэн шүү. За баярлалаа ингээд 30 асуултанд хариулсан байгаа. Маш их дэлгэрэнгүй сайн хариулж өглөө. Юу бол чи сэтгэлээсээ хариулсан уу? Чи сэтгэлээсээ хариулсан. Тэгээ бас хугацаа байгаа болохоор нөгөө нэг хэд их нушуу ярьдаг юм чи бас гайгүй яриад байна уу. Гэтэ мэдхгүй өөрийгөө сайн мэдхгүй. Хариулахад ер нь ямар байж юу юу? Хэцүү байв уу? Өөрийгөө бас нээж хэлэхэд бол үнэхээр тийм таатай байлаа. Яагаад гэхээр ярьцлаганд орохоор л ер нь янз бүрийн л асуудаг. Тэгэл нэг төрлийн асуудыг дахин асуудаг болохоор энэ удаад л их сонирхолтой байлаа. Ер нь бол манай нэвтрүүлэг хүний дотоод ертөнцийг нээж харуулахыг зорддог учраас ер нь бол бусад ярилцлагын нэвтрүүлгүүдээс их өөр асуултуудыг заавал уран бүтээлч хүнтэй уран бүтээл ярих биш. Тэрхүү уран бүтээлч хүн маань хүн шүү дээ, тийм ээ? Тэр хүн гэдгийг тэр дундаа бас хүний муу сайн талыг илүү сайныг харуулах гэрэл гэгээтэй талыг харуулах зорилготой тийм. Ямар гоё юм бэ? За. За тэгэхээр хоёулаа 30 асуултанд хариулсан байгаа. Дараагийн манай сонжоо бол кьюз сонжонууд байгаа. За та ямар төрлийн эмэгтэй вэ гэсэн сонирхолтой хариулт тайлал гарч ирэх юм байна. Энэ бол манай одоо гэрэл медиа группийн GNN CGMN гэ сайт дээр тавигддаг ийм кьюз сонжонууд байгаа. Энэ бол автоматар тоглогдоо явчихдаг. Хоёулаа дэлгэцэндээ анхаарлаа хандуулаад хариулаа явуулнаа. За хувилбартай та өөрийгөө 60 настай байхдаа ямар байна гэж бодож байна вэ гэж байна. За юу ч өөрчлөгдөхгүй, нас бол тоо. Сайн найзтайгаа аялах болно, хөгжилтэй байна. За би гоо сайхны газраар үйлчлүүлж йогоор хичээллэж өөртөө анхаарал хандуулна. За дараагийн хариулт хүүхдүүдтэй хөрөнгөө өвлүүлж хөдөө амьдрах болно гэж байна. Яг энэ дөрвөөс сонгох уу тий? Тэднээс аль нэг юм. Өөртөө аль болох ойрын л сонгоч гэсэн үг. Би бол ер нь йогоор хичээлнэ гэж боддог. За. Тийм дэлхийн нэг мундаг одоо яг йогоор айгүй олон жил хичээлсэн эмэгтэйчүүдийг хараад одоо 60 настай мөртлөө 20 настай юм шиг харагддаг. Тэгэхээр йогоор хичээлгүй нас бол тоо гэж бол хэлмээргүй байна. Йогоор хичээлнэ. Гэхдээ
бүх гоо сайхны газраар нэг хөөшлүүлээл бас яваад иж амжихгүй байх. Үр ачтай болно. Тэдгээртээ бас цаг гаргадаг. Үр ачийнхаа төлөө ер нь бол зүрх сэтгэлээ зориулсан тийм л хүн болно. За тэгэхээр йога хичээллэн гэсэн үг тий. За хоёул энийг сонгох. Тий. За дараагийн асуулт. Танд ямар нэгэн муу зуршил бий юу гэж байна? Би спортоор хичээлдэг, бас эрүүл хоололдог. Байхгүй. Гэхдээ зарим нэг муу зуршил бий. Тийм ээ. Гэхдээ энэ асуудал биш ээ гэж. Би спортоор хичээлдэг, бас эрүүл хоололдог. Аха. Энийг сонгох тий. За дараагийн асуулт. Та хэр их уучламтай хүн бэ гэж байна. Уучлахын тулд урт хугацаа хэрэгтэй. Амархан уучладаг, уучладагч мартдаггүй гэж. Амархан уучладаг. Тэгэхээр ямар ч алдаа гаргасан байсан айл болох. Хин намайг гомдоогоо дагаарай гэсэн үг биш шүү гэдэг. Гэтэ ер нь бол уучлаж бодоол. За дараагийн асуулт. Дараахаас аль нь таныг тодорхойлох вэ гэж байна. За амжилттай ажиллахыг хүн бүр хүсдэг. Зүрх сэтгэлийн гоо сайхан бол хамгийн үзэсгэлэнтэй. Эрх чөлөө бол хамгийн сайхан зүйл. Аз жаргал бол өөрийгөө өөрчилж шинжлэхээ гэж. Зүрх сэтгэлийн гоо сайхан бол хамгийн үзэсгэлэнтэй. Нэг сайхан хариулт байна тий? Өстой сайхан хариулт шүү. За өөрийнхөө тухай юу гэж боддог танд бусдын таны тухай бодолтой ижил гэж боддгоо гэж тийм үгүй мэдэхгүй. Энд дээр бол өстой би бол сайн мэдэхгүй байна. Мэдэхгүй байна тий? Мэдэхгүй гэдэг хариулт байна. За дараагийн асуулт. Төгс амралт таны хувьд аль нь вэ гэж байна. Хайрцтайгаа далайн эрэг дээр амрах, маш их унтах 10 цаг, гэр бүлийнхэнтэйгээ кино үзэх, халуун ванд орж амрах гэж байна. Яг одоогийн байдлаар л хоёулаа сонгоч тий? Тий. Төгс амралт яг одоогийн байдлаар гэх юм бол Гэтэ 10 цаг унтах нь чадаа хаашаа тий. Гэтэ бол маш их унтмаар байна тий. Энийг сонгох хоёлаа. Тий. Яг өнөөдрийн байдлаар шүү дээ тий. За дараагийн асуулт. Согтууруулах ундаа хэрэгэлдэггүй гэж байна. Хаяа, үгүй, зөвхөн шар ариг, тийм, уух дуртай, зөвхөн дарс гэж байна. За ста үгүй гэж хариулж болохгүй байх. Ер нь бол зөвхөн дарс. Тийм, гэтээ маш бага хэмжээгээр. Улаан вайн бас хүний биед цус төлжүүлдэг тодорхой хэмжээгээр хэрэгтэй гэж тэгдэг шүү дээ. Тийм, хэрэгэлдэг. Түүнээс би бол нөгөө нэг миний цусны онцлог болохоор алкогольны төрлөөс харшилтай. Тэр харшилдаг маш их уулаачтай учраас. Бүр ерөөсөө маш бага хэмжээтэйгээр л хэрэглэх шаардлагатай. За зөвхөн дарсын хэрэглэе тий. Тийм зөвхөн дарсын сонгоё хэрэглэе тий гэдэг. Гэсэн би бас хэрэглэе тийм гэдэг. Таны амьдралын итгэхийг тодорхойлох хамгийн оновчтой үг гэж байна. Хөдөлгөөнтэй, бусдаас онцгой, сонирхолтой, даруй төлөв. За энэ бол шууд ойлгомжтой хөдөлгөөнтэй. Түрүүн бас өмнө нас ярьжсэн уялдаж байна тийм ээ? Тийм. За дараагийн асуулт. Гоо сайхны мис заслыг юу гэж боддог вэ гэж байна. За гоо сайхны мис засалд орсон бүх эмэгтэйчүүд адилхан болдог. Энэ бол маш том алдаа. За би гоо сайхны мис засал хийлгэн хөгшөрч буй эмэгтэйчүүдэд их тус болдог. Зарим эмэгтэйчүүдэд хэрэгтэй л байх миний л бодол гэж байна. За энэ дээр бол арай нэг жоох ойр хариулт нь бол би бол ер нь гоо сайхны мис заслын одоо хувьд бол хувь хүний яг сонголт гэдэг утгаараа ханддаг учраас арай илүү ойр нь бол зарим эмэгтэйчүүд хэрэгтэй хүндээ хэрэгтэй. Одоо жишээлбэл одоо ингээд нүүр амны гажигтай хүмүүс тэрийг би гоо сайхны мис дурггүй гэдэг ингээд яваад байвал ганц амьдрах бас амьдрал шүү дээ тийм ээ. Яг үнэ. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй гэж бодож байна тийм ээ. Тийм. Тэр хүн өөртөө одоо хэрэгтэй зүйлээ тэр гажигтай байгаа зүйлээ өөрчлүүлээд тий амьдралдаа сэтгэл хангалуун амьдраад сайхан байвал тий нэг хүн ч гэсэн сайхан л байвал сайхан амьдрал сэтгэл ханамжтай. За өөрт хүрсэн сэтгэлдэлтэй сэтгэлээ хүмүүстэй хуваалцдаг гэж байна. За тийм ээ би бол нээлттэй хүн нөхцөл байдал хүнээс болдог. Үгүй миний бодол надад л байдаг. Ер нь бол хуваалцдаг. Гэхдээ нөхцөл байдал одоо хинтээ хуваалцах гэдгээс шалтгаална. Тэгэхээр нөхцөл байдал хүнээс болдог гэдэг хариултыг өгье да. Мөнхийн залуу аршааныг хүртэх боломж олдвол та доорхоос алийг сонгох вэ гэж сонирхолтой асуулт байна. Ирээдүйд хэрэглэж магадгүй учраа хадгална. Энэ надад хэрэггүй. Эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн бол насандаа биш дотоод сэтгэлтэй байдаг. Би даруй хэрэглэхийг хүсэж байна гэж. Мөнхийн залуу аршаан. Ер нь ийм байдаг бол сайхан л тий. Тийм ганцаараа тэгээд мөнхийн одоо гоо үзэсгэлэнтэй залуугаараа байгаад яах вэлээ. Тэгэл нөгөө би хэлсэн шүү дээ энэ амьдралын маань утга учир гэр бүлгээл тэдэн маань байхгүй болол тэгэл мөнхийн амьдрал яах юм. Тийм мөнхийн гоо үзэсгэлэн хэрэггүй шүү дээ. Тэгэхээр энэ надад хэрэггүй. Эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн насандаа биш дотоод сэтгэлдээ байдаг. За
асуултыг хариулъя. За хариулт гарч ирэх нь байна. За хариулт нь ямар хариулт гарч ирэх нь вэ? Ямар гоё нэмэр ингэ хүлээгээд байж таглаа л тий. За. Та бол Susan Sarandon гэж байна. За. Та бол маш үдгсэлэнтэй. Тантай 5 минут ярилцахад л дурлах болно. Таны энэрэнгүй зөвлөн сэтгэл бусдыг татдаг гэж байна. Их сайхан хариулт гарч ирсэн байна. Энэ бол их мондог жүжигч шүү дээ, тийм ээ? Тийм шүү дээ. Дэлхийн нийт мэднэ. Нөгөө нэг хойд их гэл кинон. Тийм яг үнэ. Яг тэр киноны зураг нь бас байх шиг байна, тий? Тийм тэгэл хүүхдүүдээ ингээл хайрлаж байгаа, харамлаж байгаа их хүнээс тэгэл бүр ингээл нулимс туслуулаад тэр киног анх үзчихсэн. 2 3 ч удаа үзэх болгондоо л өөр мэдрэмжүүдийг авдаг. За та бол маш үдгсэлэнтэй. Тантай 5 минут ярилцахад л дурлах болно гэж байна. Миний хувьд бол ярилцж байгаа хүний хувьд бол сэтгэлээ ихэд таатай байна. Сайхан санагдаж байна. Таны энэрэнгүй зөөлөн сэтгэл бусдыг татдгаа гэж байна. Бас хэлжсэн маш их уярамтай, зөөлөн гэ тэ энэ талаар ярьжсэн. Ер нь бол өмнөх хариултуудыг базаж хэлээд байгаа юм болоо да гэж бодож байна. Энэ бол бас жоохон ойролцоо гарсан байх шүү гэдэг. Ер нь зөөлөн л дөө. Би чинь ер нь уурлахынч багын тэгээд ингээд хин нэгэнд гомдох юм бол амархан уучлахыг хичээдэг. Тэгэл аль болох зөөлөн талаас нь л юмыг харахыг хүсдэг. Тэг өөрөө ер нь их хүн болчоор бараг тийдэг баха. Тийм уйрамтай зөөлөн л болцсон юм шиг ажиллагдаад байгаа шүү. Эмэгтэй хүн чинь ер нь их зөөлхөн байдаг тий. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бас манай нэвтрүүлэгт 2 төрлийн сонжоо. За тэгээ блиц асуултуудаас чин сэтгэлээсээ хариулсан байгаа шүү. Ер нь сонжоолоход ямар вэ? Сонжоо мөн дууссан уу тий? Айгуу сонирхолтой байлаа. Надад их таалагдлаа. Тэгээд хөтлөгчийн бас нэг ингээд харилцаа их тийм ингийн яхад бас ямар байлаа л да. Тийм ярилцаад гоё юм байна. Сүүлийн сонжоо бол айгуу тийм хурдан ингээд нэг би ч нэг айгуу нөхрөө ярьдаг байхгүй ингээл тэгсэн чинь тэгээд ингэсэн гэдэг сонгоч учраас их амар санагдлаа. Тэр нэг 300 секундэд 30 асуулт болоод бас их сонирхолтой байлаа. Нэг мэдэхэд 30 асуулт болсон юм шиг. Айгуу хурдан. Яасан их юм бэ гэж боддог. Гэхдээ яг нөгөө блиц асуултууд тэр дундаас нөгөө өөрийнхөө талаар ярьж байгаа учраас их хурдан юм шиг санагддаг. Тийм. Тэгээ асуултууд нь ч бас их сонирхолтой юм аа. Ер нь бол нэг байдаг л асуултуудаас өөр байлаа. Энэ цагийг бол их сонирхолтой сайхан өнгөрүүлээ л гэж бодож байна. Ер нь дуучин уран холбоогийн дотоод сэтгэлийг дотоод хүнийг ер нь тодорхой хэмжээгээр үзэгчдэд нээж харуулж чадсан болов таны хувьд? Мөн таас өөртөө анализ хэр хийсэн бэ? Анализ хийж чадсан уу? Ер нь бол өөртөө анализ би байнга л хийдэг. Энэ удаад ч бас хийлээ. Үзэгчд маань бас яг өөртөөгөө дүгнэлтээ гаргаж байгаа шүү дээ. Асуултанд бас хариулж байгаа хариултууд маань өөртөө дүгнэлтээ гаргасан баг гэж бодож байна. Тэгээд ямар ч их сонирхолтой байдаг юм бэ? Өөрийгөө бас тэр болгоныг санжоод байдаггүй. Тий би бас нэг санжуулсан тийм нэвтрүүлэгт ч бас орж байгаагүй юм байна. Тий. За хэрвээ манай үзэгчид бас өөрсдийнхоороо одоо мэдээж те дуучин уран холбоог ийм хүн юм байна гэж тодорхой хэмжээгээр дүгнэлтээ хийж мэдсэн байх гэж бодож байна. Мөн өөртөө анализ хийж чадсан бол манай нэвтрүүлгийн зорилго оршин тэр. За баярлалаа. Их сонирхолтой байлаа. Тэгээд танаа зорилго бол биелсэн. За ингээд өнөөдөр бас сар шинийн энэ сайхан бэлэгтэй сайхан өдөр манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд бид бас нэвтрүүлгийнхаа зочиндоо зориулж энэхүү сайхан зургийг бас бүтээлгсэн байгаа. Энэ бол Монгол хатны зураг. Эгэл жирийн Монгол хатны зураг. Монгол эмэгтэйчүүд бол маш их одоо хатан ухаантай гэж ярьдаг штэ тийм ээ. Таны хувьд бас 3 хөөрхөн охины ээж энэ мундаг дуучин бүсгүйд энэхүү одоо сайхан хатны хөрөг зургийг бас бэлгэлж байна. Энэ бол яг зурсан зураг байгаа. Тийм үү. Вау, өстой гоё юм аа. Тэгэхээр гайхалтай. Нэг минуттэй зурсан байна. Энэ ер нь ирээдүйн бий баха. Ерөнхийдөө шиг тийм ээ. Сайхан бэлгэлтээ үлээж авсан маш их баярлалаа. За баярлалаа. Сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад бас энэ одоо дугаарын онцлог байна л да тий. Яг энэ баярын өдрүүдэд бас үзэгчтэйгээ уулзж байгаадаа баярлж байна. Тэгээд намайг бас сонжоод сэтгэлд минь бас айгуу тийм гоё уран бэлгэллээ. Тэгээд ийм сайхан бэлгээ бэлгэлсэн танай хамт олон баярлалаа. Тэгээд үзэгчтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр сар шинийн баярын өдөр учраас манай телевизийн хойморт урагдсан ирсэн зочныхон гарыг ингэж бид нэр зааж байгаа. Энэ өстой гоё бэлэг байна. Ойр таваагүй өстой гоё бэлэг байна. Тийм. За ингээд өнөөдөр бас энэ сайхан бэлэгтэй сайхан өдөр манай нэвтрүүлгийн одоо манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирээд үзэгчдээ өөрийгөө нээж харуулсан танд маш их баярлалаа.
За баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцсон баярлалаа. Тэгээд та бүхэн маань сайхан шинэлээрээ телевиз үзэгчд маань ч гэсэн сайхан шинэлээд айл их хэсээд тий. Алтан их цуглуулаарэ. Тийм та бүхэндээ баярлалаа. За ингээд та сайхан шинэлээрээ. За баярлалаа. Ирэх жилдээ маш их ол зомог ихтэй аз жаргалаар дүүрэн байх болтугай танай гэр бүл Ерөөл Батар шигээ. За ингээд үзэгчдээ та сонжуулгын нэвтрүүлгийн сар шинийн баярын тусгай дугаарт дуучин уран холбоо оролцлоо. Ингээд үзэгч та бүхэн дараагийнхаа нэвтрүүлгээр бас хэн оролцох бол хамтдаа сонирхороо. Ингээд үзэгч та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэ. Баяртай үзэгчдээ. За баяртай.